За хэдүүлээ энэ машиныг дээшээ явж чадах нүггүй харцгаая. Чадчихсараа. Жохон бахта шинжилээр би ингээд амар зөвүүн удирдлагатай машинтай болохыг амар мөрөөддөг байсан заяа. Бага бахта амар сонин мөрөөддөг байсан бүх мөрөөдлүүдээ яваа мартчихдаг юм шиг санагдсан. Тэгээд би болохоор тэр мөрөөдлүүдээ ингээд мартмааргүй санагдсан. Миний ер нь ингээд багаасаа мөрөөдж ирсэн бүх мөрөөдлүүд маань ингээд ер нь бол баг бас биелж эхэлж байгаа чинь би бол багтаа ингээд ютубер болохыг амар их мөрөөддөг байсан. Одоо ингээд нэг л мэдхийтэй 200 мянган дагагчтай нэг юм ютубер болцсон байна. Миний хувьд бол энэ амар том амжилт, амар том мөрөөдөл биелсэн байгаа байхгүй юу? Тухайн үедээ миний мөрөөддөг байсан мөрөөдөл юм бол би зүгээр л ютуб дээр ингээд нэг юм 20 мянган дагагчтай болохыг мөрөөдж байсан ингээд бодонгод ингээд тэрийг бүр ингээд 10 дахин үржүүлсэн мөрөөдөлтөд хүрсэн гэж бодонгод бүр crazy guys. Та бүхний хүсэл мөрөөдөл зорилго энэ шинэ жилээр биелэх болтгоо гэж би үнэхээр их найдаж байна. Йоо guys би бүр амар доглоод байх юм бүр ингээд жоохон хөвгсөг. Би жоохон бахта Санта Клауснаас ингээд амар гоё машинтай болмоор ингээд дуулан цагтл бичээд ингээд биччихсэн байхгүй юу? Амар том удирдлагатай машинтай болмоор ингээд бичсэн чинь өглөө болсон чинь удирдлагатай машин байгаагүй. Тэгээ тэр үед ингээд хүсчихсэн мөрөөдөлтөд хүрч чадаагүй бяцхан түмээ юу мэдэрчээсэн. Одоо би тэр мэдрэмжийг одоо тий өөрийгөө гоё ингээд тайвшруулах га тайтгаруулах га одоо эхлүүлэх гээд ингээд явж байна. Гэтэ guys ингээд inner child буюу ингээд дотоод хүүхэд гэдэг зүйл чинь бидний ингээд насан туршдаа бидний дотор амьдардаг юм хүүхэд характер гэх юм уу. Бидний одоо өнөөдрийн биднэрт байдаг ямар нэгэн сэтгэл зүйн төгшөл айдас асуудал одоо бүх юм хүүхэд наснаас эхэлдэг гэдэг гэж байгаа маа. Хүүхэд нас хүүхэд ямар вэ? Одоо яг тэр чигээрээ хүн том болоод төлөвшчихдөг. Өөрийнх нь юм core үндэс суурьны identity буюу өөрийнх нь юм хүн төлөвшөл болчихдог. За guys oh my god би одоо ингээд жоохон бахта энэгээр явсан бол уйлж байгаа шүү дээ guys. Би нэг аавн зогсчих байсан. Тэгээд одоо аль нь гоё хэдүүлээ. Надад бол энэ амар зөвүүн л харагдаж байна. Тэр юу энэ ихтэй бүр өстө галзуу машин биш үү? Юу энэ бүр хардаа 1 2 3 4 8 хөлтэй машин биш тэр 8 хөлтэй биш ээ. Нэрийг гас би бодсон чинь би ихтэй жоохон бахтаа нөгөө Grimix амар үздэг байсан. Угаасаа хүн болгоны л баг насны мөрөдөлч одоо Grimix шүү дээ. Тухайн үед бол угаасаа Grimix-ийн нөгөө нэг дэлгүүр сайн уу? За амжилт. Мэтэ. Намайг жоохон бахад Grimix chest гэдэг нөгөө нэг Grimix-ийн нээсэн дэлгүүр шүү дээ. Хэрвээ тэр миний үдээс бол би бүр тийш явна гэж бүр ингээд өдрөө болгон гойх байсан баха. Grimix ахийнхаа дэлгүүр рүү бас очиж нэг үзье. Ямар шүү машинууд байна хэвлээ харьцуулж харцгаая. Yo guys энэ хартаа гамбах. Гамбах. Yo guys энэ ч байдаг тоглоомд бүр лааж байна. Энэ нөгөө нэг Grimix ах яг нэг өөрийнх нь background-д байдаг бүх юмнууд биш үү? Та нөгөө хоёр чинь цагт 50 км хүртэл. Цагт 50. Энэ өдөрлөгтэй машин юм уу тийм жижиг. Валаа исэн. Ёо! Дрил хийдэг бид нар гоё. Яа гоё. Оо, guys арай боор гараад байна шүү дээ. Оо. Харин бас уучлаа шүү дээ. Нара. Ланд 80 лөө тэрийг үзчихв. Ланд 80. Оо энэ гэрэл нь ас унтард юм шүү дээ. Нэнгүүрээ шууд удирдлагаараа тааруулаад guys. That's crazy. Баруун тишээгээ ингээд янгууд ингээд дохоо гэж байгаа шүү. Зүүн тишээ янгууд тэр сааталтаа дохоо. Энэ ямар зөв юм бэ? За би яг жоохон хүүхэд байсан бол за би яг баг бахтай ингээд Grimix ахын дэлгүүр тэр үед надад байдаг байсан бол тэ ирээ дрифттэй карыг харангууд шууд тэрийг авах байсан байх. Баг насаа ингээд бэлэгдээ дурсаад мөрөөдлөө биелүүлж байгаагаар тэ дээрээс нь бас одоогийн сонирхолтойгоо жоохон ингэж хослуулад тэ биелүүлэх юмсан би энийг авах байсан байна. Тийм уус тэ гэрэл мэрэл насдаг. Тэ би бол энэ Sony B нэслүүдийг энэ Demon-Slayer юм сүнэд нь шүү. Алилээс нь байлаа. Тий Capybara-наас Capybara хөөх юм байна би энэ сорь явлаа. Oh that's crazy. Ийм юм байдаг байсан. Одоо ихтэй арай жижигсэн гэсэн. Энийг оригинал дээр том байдаг байсан үе нөхгүй юм. Лайк болон subscribe дараарай. Хизээ нэгэн цагт хэдүүлээ түмээг бас имэгтэй болохыг. Энэ юу илээрэ? Түн сохорно. Энэ тралалеро тралала энэ хара оркалеро бүр батапин. Wow. We have бороо орлсон. Yo, Land Cruiser 80-таа олчлоо guys. Crazy shit. Let's do the unboxing. Би юун газар ирсэн байгаа вэ гэхлээр энэ бол манай офис. Яадаг офис гэх юм бол манай сэтгэл зүйчнэр болон манай эдиторүүд суудаг газар. Бүх сэтгэл зүйчнэрөө төмөх юм бол мэдээж манай вебсайтын сэтгэл зүйчнэр баг босгож байгаа бид вебсайт нээсэн. Та бүхэн өөрсдөө MBTI-г мэдгүй бол эсвэл өөрийнхөө мэрэгжлийг сонгож хараахан амжаагүй дүүнер манд байгавал манай тест рүү ороод мэрэгжил сонголтын тестийг бүглөөд өөрийнхөө мэрэгжил чинь аль байвал илүү чамдгүй тохирох юм бол гэж тестийг бүгэлж болно шүү. Оо! За бид нар удирдлага байна. Удирдлагын дээгүүр нь амар зөв юм хараа. Carbon fiber-аар тоноглосон байна. За тэгээд дотор нэг ийм цэнэглэгч болон автирк байна. Тэгэхээр би ийм шар өнгийн авахар шийдсэн. Шаргал өнгийн амар зөв надад санагдаад шаргал өнгийн авахар шийдсэн. Би жоохон бахтаа ингээд шинэ тоглоом ингээд авангууд өглөө нь босоод оо би өчтөр шинэ тоглоом авах гэж санах тэр мэдрэмж бүр амар гоё байдаг байсан guys. Ийм янзын машин байна. Тэгэхээр энэ дотор юу байгаа хэдүүлээ одоо харцгаая.
стикернүүд байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө заавар нөхөд заавар нь бидэрт хэрэггүй. Стикернүүдээ гоё наацгаая. Шууд энэ зургнуудаас нь ингээд харчээ. За энэ тэгэхээр чинь ингэж наана гэсэн үг юм биш үү те. За нөгөө талд нь би бүр ийм vibe мэдрээгүй бүр амар утсан байна. Амар ностальжик шийт байна хөөе. Йоо, за одоо ингээд стикерийг наацсан. Машин маань ингээд тэр чигтээ бэлэн асаад ингээд явхад ерөнхийдөө ямар ч асуудалгүй. Бүрэн тоноглсон тий. Харин энэ харалтаа мөр. Харин 100 мөн хэмжээнгүүр тоглох галзуу. За энийг машин асаа хийдүүлээ. Яа энараа гэрэл мэрэл наасдаг. Сүртэй ингэж дээшлүүлж мэйшүүлдэг. Йоо би буцаад яг жоох хөгдөлцсөн юм шиг санагдаж байна guys. За энэ чинь ингээд ийм тус-тусдаа бүр араа нуттай гэдэг жагаан зэ бүр жинхэнэ машин шиг нэрдэ цааслууллаа хамгийн хурдан явдаг заяа. За тэг гэрлээ бас асааж болно, унтрааж болно. Дохио өгдөг, баруун тийш эргэж байгаа юм тийш дохио өгж байгаа, зүүн тийшийнх юм бол дохио өгж байгаа. Тэгээ дөрөв үлрээ тэр жигт нь майж нь жинхэнэ машин шиг. Одоо ингэнгүүт илүү хурдан болно гэсэн үг. Юу сарсан уу? За хэдүүлээ энэ ардаа машинаа гоё танаглцсан. Одоо энэ дээр нэгэ камер тавьсан байгаа. Талбай дээр ингэж ирсэн байна. Жохон бахта хийж чадаагүй зүйл яг одоо ингэж мөрөөдлөг биелүүлээд байж нэгэ бодтоо. Ийм зэрүү машин те. Йоо, за let's go. За хэдүүлээ энэ машиныг дээшээ явж чадах нүггүй харцгаая. Чадчихсараа. За энэ одоо бүр энэ огцом газар руу гарч чадах нүдлээ харъя зэ. Come on. За come on жоо. Ай. Яг ингээд дагнаа тагтаахан ингээд гаргачвал боломж санагдах юм. Гаяалтчгүй гацаад байна. За. Арай л дийлэхгүй мэн. Би дахиад ийм жижигхэн өдөрлөгтэй машин авсан байгаа. За энэ дотор нь болохоор ингээд өдөрлөг нь байгаа юм байна. Тэгсэн хараад ийм жижигхэн өдөрлөгийн машин тань харж ирсэн үү? Нэрээ ийм жижиг юм хөөрхөн. Йоо. Жижиг түмээ харчаад энийг бол өстө бүр нэр ухаан алдаж байгаа тхүү. Ийм одоо ингээд энэ дундуур ингээд дрифтлэх ийм дөрвшрэх юм юмтай байна. За дотор ийм жижигхэн стикертэй тэгээд нэг жижиг USB порттэй ирж байна. Тэгээд цэнэглэнэ гэсэн. За хэдүүл энэ жижигхэн стикерийн зэв нь наачи. Энэ ч бүр амар дрифт юм гайс энийг харж та нар. Энийг ингэж дрифтлж үзмээр нөө. Оо. Би нэгээр бүр шүнжэнгөөс тоглосон чадах юм байна. Амар фан юм биш. За галзуу гой хоёр өдөрлөгтэй машинтай боллоо. Нэг нь дрифтинг, нөгөөт нь болохоор бүр юм зэвүүн те Toyota-гийн Land Cruiser LC80 гэдэг юм машинтай боллоо. Ирээдүйд би гоё Land Cruiser-тай болно гэдгийг гоё бэлэгдээд бас юм машинтай болсон. Жинхэнэ машин авчиад хэзээ нэгэн цагт ирээдүйд гоё машиныхаа ревю гэдэг тийм жинхэнэ машины ревю хийх болтугай. За тэгээд ийм хөөрхөн жижиг нэг юм давсаа одоо эднийг хэдүүл анбокс хий. Эднийг би өөрийнхөө мониторныхоо дэлгэцээр наана гэж авсан. Одоо хэдүүл энийг онгоолгож үзцгээе. Cherry Tree Rabbit, Parrot, Sheep, Goat ингээ янз янзын амтны дүрд ингээ хувирсан хөөрхөн Sony Angel-ууд байгаа гэсэн үг юм байна. Муур нь гарч ирээсэй гэж би хэлж байна. Let's go! Надад муур гараад ирсэн. Яг миний хүчээсээ гараад ирсэн. Одоо би энийгээ өөрийнхөө ингээ компьютерныхаа дэлгэцэн дээр ингээ наач. Надад дахиад хоёр байгаа тийм ч. Одоо дараачих нь болохоор энэ хараа Demon Slayer-ийн юм хөөрхөн Sony Angel-ууд байна. Nezuko-chan гарч ирээсэй гэж би хүсэж байна. Gojo гарч ирвэл бас амар гоё юм. Танжиро! Нараа хөөрхөн бөхлөн гарсан биш. За тэгвэл ийм хөөрхөн капибара байна. Энэ ямар гоё амар зөв чанартай гоё капибара вэ яа. Нэг хөөрх юм байна. Let's go. Надад одоо энэ дээрээс жинхэнэ rabbit гарч ирэх гэж би хүсэж байна. Юу яара. Яг миний хүссэн гарч ирэх юм. Rabbit дахиад нэг rabbit. Тэгснэ бас нэг юм хөөрх юм байсан. Одоо энэ дондогмаа гэх юм уу те монголоор хэлдэг юм шиг дондгондог нэг тийм тоглоом байсан. One Piece. Энэ болохоор One Piece юм тий. Энэ яар хөөрх хийхтэй нэрээ. Ингээд дондгоноо. Энэ болохоор амар юм жижигхэн мини одоо нөгөө Toy Story-гийн юм характерууд байгаа юм. T-Rex гарч ирдэг. Тийм ямар хөөрх юм бэ? Ийм хөөрх энэ данаар хар л та. За тэгэхээр би бас давхар снакнууд авсан байгаа. Би баг багтаа ингээд шинэ жилээр ингээд хүссэн төрлийн снакнуудыг харсан снак болгоно авахыг амар их мөрөөддөг байсан. Тэгээд өнөөдөр ерөөхдөө миний хараанд туссан ийм сонирхолтой снакнуудыг би бас олж байгаа суглуулсан байгаа. Тэгээд хэдүүлээ тэднийг амсч үзэх болно. Let's go. Та нар амьдралдаа сушитэй чипс амсч үзчихсэн чинь хэдүүлээ амсцгаая. Шууд тэр чигтээ seaweed үнэрч чинь гэхдээ.
Сушины амттай биш, seaweed гэж штэ. Далайн байцааны амттай биш те. Жипс бэ 8 оноо оглоо. Нэг сар орно. Аамен. Green bean crisps гэнэ. Амар healthy төрлийн snack байна. Нэг юм ногоо нэг юм тай. Plantтай. I don't know what that is. Амар нэг тийм Lego bricks сонсогдож байна сонстой. Ийм хатаацсан одоо юу хийний чинь бандуу байна уу? Воо энэ ямар сонирхолтой амттай. Жохон тийм sweet заяа. Ямар ч тийм нэг ногоо шиг амт байхгүй. Дахиад нэг амттай үзье дээ. Амар нэг тийм амт гэдэг юм бол байхгүй заяа. Нэг амар тийм healthy амтагдаж байна. Би та бүхэнд энэ хоёрын алийг зөвлөн гэж энийг зөвлөн заяа. Энийг бити авч идээр. Энэ чинь unhealthy food орно штэ. Та нар chips идэх юм бол тархална штэ заяа. Би зүгээр л надад гоё харагдсан болохоор амсч үзэж байгаа. Би бол яг энийг сонгож өөрөө идэнэ. Оо, Texas tenderloin steak гинэ. Steak-ний амттай chips guys. Гэтэ надад яг ингэж зүссэн юм лэснүүд хамаагүй таалагддаг. Амсъя. Яа. Энэ царайвэн хэрэг. Хардаа энэ хамрын тэгсэн нүдтэй тэгсэн хоёулаа хөмсгтэй байгаас тий. Харагдаж байна уу? За энэ болохоор зүгээр манай хаан чипстэй жоохон төстөөдөө амттай юм. Гэхдээ хаан чипсний жоохон нэг тийм updated version шиг надад санагдлаа. Нэгээс араар би энд нэг 9 оноо авлаа. Дараачих нь болохоор Би усны бодог авсан байсан юм. дараачих нь усны бодог хэдүүлээ. Амсч үзэх юм байна. Look at that! Angel hair milk chocolate with cotton candy тэгээ pistachio filling. Энэ угаасаа модоос гараад ирнэ нэлээд удаж байгаа л да. Нөгөө л нэг дубаа чоколад. Гэхдээ нөгөө angel hair гэдэг нэг модонд ороод исэн чоколадны төрлийг ингээд дубаа чоколадтай холцсон байсан болохоор амар сонирхолтой санагдсан. Тэгээд авсан. Энэ бол хямдхан бол биш байсан. Luxury чоколад. Ой энэ ч тоо. Урчлаа штэ. За юу ч болоогүй юм шиг жүжиглээ буцаагаад наачи. Интлин ингээд. Окей, тийм миний төсөөлж ирсэн шиг яг тийм гоё татагдсангүй. Энд чинь нэг дотор ингээд cotton candy байгаа байхгүй нараа. Гоё амтгаж чинь гэхдээ шууд diabetes шиг амтгаж байна. Амар чихэрлэг байна. Please don't eat this. Яг ориг гоё нөгөө дубаа чоколад шиг л амтгахгүй нөгөө дотор нь cadif гэдэг шаржигнууд юм байдаг. Тэр нь ч байхгүй байна. Тэгэхээр low lame. Энэ бити дээрээ гэсэн сто муухай юм. Ямар нийлүү юм дуртай болохоор яг нэг ийм тгүүж чоколад идэх гэж явах байраа. Бүүст энэ өстөө идэж чадахгүй юм. Мөн хагас шоколадыг ч үрд дуусах чадахгүй байх зэрэг. Бялуурчлаа 10-аас 4. Бид хоёрыг үздэг хүмүүсийн бүр 60% subscribe дараагүй үздэг юм байлээ. Тэгэхээр та бүхэн subscribe дарсаар бид хоёр илүү урамжин, тэгснээр илүү чанартай бичлэг гарна гэсэн үг. Тийм болохоор subscribe болон лайк дарсан үнэхээр их баярлалаа. Тэгээд бичлэгэнд орцгоё. Манай Mogu-гаас удахгүй юм шинэ бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа юм байна. Одоо харааханда худалдаанд зарагдаж эхлэв байгаа ч гэсэн удахгүй орж ирнэ гэсэн. Тэгээд хэдүүлээ ямар шүү юм орж ирэх юм бол те танилццгаая. Jelly, lychee буюу lychee те миний хамгийн дуртай Mogu-гийн төрлийн амттай юм C витаминтэй, А болон Е витаминтэй хөрхөн jelly юм snack байна. Оо яг lychee. Нэг жоохон хүүтэн болгож байгаа дуух юм бол бүр амар гоё юм. Нэг зуны халуун өдөр нэг юм цөхөндөө хийж явах юм бол бүр амар гоё санагдлаа. Mogu дотор байдаг jelly байдаг штэ. Бүр яг тэр jelly бүр дотроо байгаа юм байна. Зажилж болдог, ууж болдог тэр хэлбэр маань хിവэрэ байна. Дээрээс нэг миний дуртай төрөл буюу lychee этэй байна. Яг энэ жимс нь бүр яг жимсээр амтагдаж байна. Тэг зүгээр л нэг юм jelly snack гэхээс илүүтэйгээр бас юм C витаминтэй байна. А болон Е витаминтэй гэдэг надад амар их таалагдаж байна. 9.3 оноо өглөө. Вау! Яг ундаатайгаа адилхан савлгаатай гэхдээ юм хөөх юм жижигхэн юм хөлбрууд нь байна guys. Энэ ямар идүүтэй юм бэ те. Тэгснэ бүр юм пичтэй ардаа юм пичтэй юм шин төрлийн бүр чихрэн байна guys. Энэ зүйлүүдийн надад таалагдж байгаа нэг гоё том юм нэх юм бол заяа. Эдгээр нь sugar free буюу дотор нь сахар чихрийн агуулмж ерөөсөй байхгүй гэсэн. Надад тэлэхтэй болохоор юм хөөхөн гаанууд шүү гэдгсэн. Хэвлээ гадуур явж байхдаа ингээд боох гаан энэ төр айгүйх авч явдсан шүү дээ. Тэгээд юм хөөхөн ийм хөлбраар нь гаануудыг авч явал бас гоё бах те. Strawberry тэг намсыг. Хөөх юм бэ энэ дээр нь ингээд нөгөө Mogu-гийн царай нь явж штэ. Энэ C витамин юм биш үү? Нэг гоё ам сэгнүүлэнгээ гоё үзээцгэн болон витамин С-ийн хослол нь надад амар таалагдчих. 8 оноо өглөө. Peachтэй байна. Peach гэдэг чинь монголоор үгдүүлээ guys. Communist бичээр би мартчихлаа. Оо, peachтэй надад strawberry-гаас илүү их таалагдчих. За тэгээ mango. Манго бас гоё юм байна. I love the mango too. Амтлах болгонд илүү амар гоё амтгатаж байгаа юм шиг. За lychee те. Та бас comment дээр дуртай Mogu-гийн төрлийг бичээрэй. За сүүлийн та бүхэндээ танилцуулах бараа гэх юм бол удахгүй ийм гоё limited edition box-нууд бас орж ирнэ. Энээс би giveaway хийж байгаа guys. Өмнөхийн манд giveaway дээр бас хүмүүс ялаад надаас box авсан байгаа. Хэдүүлээ 20 ширхэг азад нь тодруулж байгаа. Тэгэхээр энэ box-ыг тэр жигтэн та бүхэн ингэж авах боломжтой гэсэн үг. За юу гэхтэй вэ? Нэгт миний Instagram-ыг дагцсан байх. Хоёрт Mogu-гийн official Instagram-ыг
дагсан байх. Тэгээ скриншотоо хийгээд миний Instagram руу явуулангууд би рандомор 20 ялагчдыг тодруулаад та бүхэнд энийг бэлгэлнэ гэсэн. Оо damn миний яг хөөх лайчээтэй тийм манготой. Дээрээс нь ингээд хардаа могогийн хэлбэртэй шоколаднууд хийж үзье. Та бүхэн үзмээр их юм бол миний Instagram-ыг дагаараа хэдүүлээ удахгүй энийг ашиглах болно.